За юу яцхан миний царайлгийн цуглуулгууд тэгээд Улаанбаатар хотноо хувь нэмрээ оруулаад хөгжил цэцгэлтийг авчраал гэж байна. За тэгэхээр хэдүүлээ 7-ны energy check-ийг хийн. Тэгээд миний вебсайтн дээр ингээ хувийн туршлагын ингээ нэг нээлттэй цаг байхгүй бол магадгүй би зүгээр цаг бичгээ мартсан байгаа. Тэгэхээр ингээд миний Instagram дээр шууд ингээд нэг биччихгүй угаасаа вебсайтн дээр Instagram угаасаа байж байгаа. Тэгээд YouTube дээр хүртэл ингээд миний Instagram цогоо доогор 6.20 гээл байж байгаа. Тэгээд чат хичээл хувийн цаг нэг асуучихгүй. За би ихтэй яг хаяад нэр ингээсэл цаг бичгээ мартсан байдیں۔ За тэгэхээр хоньны ордноос эхлэн заяа. Энэ 7 хоног ерөөхдөө energy check-ийн хэр байна. Энэ болохоор ерөөхийн ингээд нэг уншлаа заяа. Ер нь ямар хүн ингээд нэг нөхцөл байдал үйл явдал ингээд нэг хоньны ор дээр гарч ирэх нэ гэдэг хэдүүлээ харцгаая. 2 ингээд 3 дахь шафл. Зя ингээд 4 дахь шафл. За эхэлцгээе. Нэг За тэгэхээр манай царайлгийн цуглуулгууд эх 7 хоног яг юу болох нь вэ гэвэл шүү дээ бүх юмнууд чинь ингээд нэг гацаад байгаа байхгүй юу. Таавар үзэр доошоо, өхлийн үзэр ингээд нэг доошоо. За юу гэсэн үг вэ? Хэрэв таад ч гэдэг ингээд нэг болгыг бүтээч ихээр ингээд амьдрал цаанаас ингээд болохгүй утггүй гэж хуцж ийна гэж ивэл шүү дээ. Наа чи ингээд шалтгаантай байгаа байхгүй юу. Бодоод үзье. Таадын хүлээлт үүсгэсэн одоо болгыг бүтээч гэдэг ажлууд тэр хүнтэй ингээд харилцаад ингээд уучраа олчих доо гэдэг ингээд харилцаанууд эдгэр чинь ингээд ерөөхдөө ингээд гацаана ингээд байр суурьтай ингээд болох гэдэг байгаа байхгүй юу. Энэ яагаад ингээд ийм нөхцөл байдал гарч ирж байгаа вэ гэвэл дөрвөн саваа яг юунаас таадад ингээд нэг хаалга нээж өгөх юм нь эхлээд өмнөх цэгцэл дуусгах ажлуудаа ингээд цэгцлээ гэдэг ухааны юм яриад байгаа байхгүй юу. Таад амьдралдаа анзаарч ирсэн үү? Яг ингээд юмнууд ингээд гацаад наачдаг та. Тэг ингээл нэг ажиллаас ингээл хариу үлээг наачс тэр ингээл гацаад наачдаг. Тэгэл хүн амтантай ингээл болцчих ихээр тэр болцоо нүдэж байгаа шиг гацаал ингээ хойшлоод байдаг. Наачин болохоор таадад өөрийгөө рефлект буюу өөрийгөө анзаарах боломжийг олгоод байгаа байхгүй. За би яг юун дээр ингээд нэг өөр дээр ажиллах хэвээр. Миний аль хэсэг болохгүй байгаа да. Би яг яавал дээр вэ гэдэг нөхцөлөдүүдийг айгүйх ингээ анзаарах ингээ боломж олгож байгаа байхгүй. Especially хатны саваа доошоо, хааны саваа доошоо байгаа байхгүй. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ Инглиш үг таад нэг юм хамт байхаар цаанаасаа нэг юм шат хүмүүс байдаг та. Миний хэлж ойлгож байна. Шатгүй. Яг нэг юм чиний бүх ингээд нэг галц цогч унтардаг ч юм уу яадаг ч юм аа. Тиймэрхүү хүмүүстэй ингээд нэг уучраа олох ингээд нэг боломжийг олгосон 7 хоног болж байгаа байхгүй юу. Боол ил гарч ирж харилцан яриа. Уучраа олно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл ч тэ за би ер нь дараачийн удаа амьдрал хуугаа хөгжүүлээд урагшаа ингээд алхахаар бол юун дээр яаж анхааруул зүгээр юм. Ер нь ийм хүмүүстэй яаж харьцуул зүгээр юм гэдэг нэг юм рефлект болсон сар болж байгаа байхгүй. Сар гэдэг 7 хоног болж байгаа байхгүй. Тэгээ та дээр high priestess үзэр ингээд нэг karmic тойрог хоёр доошоо гарч ирж байгаа. Энийг би таадад юу гэж ингээд нэг хэлэх гээд байгаа вэ гэвэл яг таад анзаарсан бол за байнгын нэг юм давтагдаад байдаг нэг юм луп гэж үүдэг та тий. За let's say би ямар нэгэн ажил хөдөлмөр эхлүүлэх гээд ингээ оролдож явах дандаа нэг юм өдөж байгаа юм шиг нэг юм гацаанууд ч юм уу намаа ингээ хойшоо татсан юмнууд ингээ болоод байдаг. Тэгээд нэг юм давтагдаад байдаг яг инкестэй гэдэг нь давтагдаад байдаг. Энийг засах боломжийг олгосон ингээ 7 хоног болсон байгаа даа байхгүй юу. Тиймээс ингээ нөгөө энэ 7 хоног болохоор ингээ амар том хөдөлгөөн амьдралдаа одоо нөгөө нэг эхлүүлэх хөдөлгөөн гэж байдаг та. Та ч хөдөлгөөнг байна гэж байдаг юм дөө. Ер нь ихтэй хөдөлгөөн гарахын өмнө шүү дээ тий. Жохон ингээд нөгөө өмнө юун дээр алдаад байснаа ингээд нөгөө нэг анзаарах ингээ боломж ингээ олгогдсон байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа ер нь юу гэдэг хамгийн ингээ хөдөлгөөнтэй хамгийн ингээ хурдан ингээ нөгөө юм тустаас ингээ нөгөө шийддэг орчин танаа орч шүү дээ. Гэхдээ тэглээгээд бас ингээ заримдаа хоошо хальт ингээ суугаад тэгээ юун дээр ингээ анхаарах хэрэгтэй вэ гэдгийг жоохон бодолтойгоор ингээ харж үзээд дараа нь хөдлөх юм бол бүр хурдтай илүү хүчтэйгээр хөдөлдөг байхгүй. Энээс анхаарах хэрэгтэй. За зөвлөгөө авч өгье. За. Яп яа мэдээдсэн. За тэгэхээр
7-гийн зоос, 3-ын зоос. Энэ яг яалчгүй ажил төрөлтэй холбоотой байгаа байхгүй. Тэгээ 3-ын сава. Юу гэсэн үг вэ гэвэл ч та хэдэд угаасаа амар том тэлэлт гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэвэл хүрээгээ тэлж байгаа байхгүй. Бодож үзье. Бид нар анхныхаа ажил дээр ингээд нэг орж явахад хөргөө жижигэн цалин авдаг да. Наа гэсэн. Тэгээ хоёрдугаар ингээд ажил руу орохдоо нэг цалингаа нэг нэмдэг ч юм уу, яадаг ч юм уу. Эсвэл анхны бизнес хийж нэг нэг хөргөө орлого олж бол хоёрдугаар бизнесийн юм ингээд нэг томорч эхэлдэг дээ. Яг тэр томрохын өмнөх хэсэг нэг гацааны үйл явдал болдог гэсэн анзаарч ирсэн үү таад? Яг нэг амар том ажил хийлгээл яг тэгжиж хэсэг гацаад наадаг. Тэр нь болохоор таад өөртөө ингээд нэг бэлтгэл ажиллаа үнэхээр энэ сайн базаасан уу гэдгийг анхаарах шат болсон байгаа байхгүй юу? Бэлтгэл ажиллаа базаасан уу? Тэгээд ялангуяа штэ таад дараа чинь ингээд 7 хоногудад хамтарч ажиллах ингээд энергиуд амар хорж ирсэн байгаа байхгүй 3-ын зоос. Би ер нь одооноос ингээд ахуулаад хинтээ яаж хамтарч ажиллах вэ? Би хинтээ яаж ингээд нэг найзлах вэ? Тэр өмнөнийг яаж ингээд бүтээхин тулд би яг ямар хөө багийг бүрдүүлэх үү гэдгийг мэдэрч анзаарахын тулд хүссэн хүсээгүй эхлээд чамд юу хэрэгтэй байдаг вэ гэвэл жоохон хойшоо суугаад миний гол алдаа яг юу байдаг вэ гэдгийг анзаарах ингээд нэг 7 хоног байгаа байхгүй. Тиймээс ингээд нэг амар сүртэй үйл явдал бол гарсангүй. Гэхдээ ямар ч лсэн анзаараад ер нь юу хүмүүнуудаа ингээд зохион байгуулад нэг тийшээ ингээд нэг шийдэх ёстой гэдэг үйл явдлууд бол айгүйх ингээд нэг гарч ирсэн байна. Тиймээс stay cool, okay? За өхрөө орч. Энэ 7 хоногийн энерги нь юу яг ямар хөө байх нь вэ гэдэг хэдүүлээ харцгаа. За ерхий энержи чек. Энэ үзэр гараад. За тэгэхээр энэ 7 хоног угаасаа universe чамд ингээд чимээтэй байх хэрэгтэй гэдэг энерги өгсөн байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл 12 ордыг хүний биеэр ингээд дүрслэх юм бол үхрийн орд болохоор энэ хоолой хэсэгт ингээд нэг дүрслэгддэг байхгүй. Тийм болооч тэр үхрийн орд чинь нэг юм хамгийн чимээгүй хамгийн гянгар орд гэж яригддаг да тий. Яаж ч ингээд нэг хошнодолж исэн ингээд нэг гүрээгээд ингээд суугаад байдаг. Яагаад энэ нөхцөл байдлын эсрэгээр нь хийх хэрэгтэй бол чам дээр эмпресс үзэр гарч ирж байгаа байхгүй юу. Яг ингээд өөрийнхөө үн цэнийг ингээд мэдж байгаа. Би ингээд нэг хөөрхнөө хийж байгаа мэдчихээн. Гэлээ тэгтэйгээд бас хин нэг нь үгүй гэж хэл сурах хэрэгтэй одоо байхгүй хатны хэл доошоо. Гэдг нь үгээ хэл сурах хэрэгтэй. Үхрийн ордных нэг юм сонин характер байт юм шиг аа. Яг нэг юм гүргэр характер байдаг байхгүй юу. Манай эмээ үхэр заа. Манай үхрийн орд. Тэгээ ингээд нэм гүрийгээд наачин заа. Өөрт нь ингээд нэг халтай юмнууд ингээд байсаар байтал одоо жишээлбэл нэг юм өөрийгөө жоохон муу хэлэхээс айдаг ч юм яадаг ч юм тэгээ үгээ хэлтгүү дандаа ингээд нэг хоолоо ингээд хоошоо татчихдаг байхгүй. Тэгэж болохгүй ингээд энэ 7 хоног яалчгүй чамд ингээд нэг маш олон хүмүүстэй ингээд нэг ярилцаж маш олон юмнуудыг ингээд нэг шийдэх цаг хугацаа байсан байгаа байхгүй. Ялангуяа гэр бүлтэй ингээд нэг холбоотой асуудлуудыг би энэ үн дээр ийм байрсуртай байна. Би ингэж ингээд мэдэрч юм. Би ингэмээр нь тэгмээр нь гэдгээ айгуу сайн илэрхийлэх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ингээд нэг 5-ын зоос ингээд гарч ирж байгаа нь яа ингээд чи үгээ хэлж чадахгүй улмаас ингээд яг амар ганцаардаад байгаа энерги байгаа байхгүй юу. Наа чи амар осолтой байхгүй юу. Эцэс чи ингээд нэг хэний өмнөөс амьдарч байгаа юм бэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Нэгт хоёрт ингээд нэг чи ингээд бусдын төлөө ингээд амаа амхаа чимээгөө суугаад ингээд ганцаардна гэдэг чинь өөртөө яг үндэ үнэнч биш байгааг илэрхийлж байгаа байхгүй юу. Тэгээ битгий ингэж нэг юмнууд ингээд хоошоо ингээд татаад бай заа. Битгий ингэж ингээд хэрүүлээс ингээд цухтаад ингээд нэг хоошоо ингээд суугаад. Энэ нь болохоор чамаг улам бүр ингээд нэг нөхцөлөдөө чинь гацаах ингээд нэг хэсэгтөө ингээд түлхээд байгаа байхгүй юу. Тиймээс юунэр чамд юу өгч байгаа вэ гэвэл штэ тий. Хэл хүүгнүүдэд хиллээ тустаас ингээд бай тий. Аваа минь магаа минь гэж мэйл тий. Нэг гяндаач хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй тэгээд ингээд за энэ хүний төлөө би чимээгүй байя гэдэг чинь өөр асуултаа байхгүй. Хин тэгээ чиний өмнөөс ингээд нэг чимээтэй байх нь тийм эцтэй. Хин тэгээ чиний өмнөөс үгээ хэлэх нь тийм эцтэй. Тиймээс энэ 7 хоног болохоор айгүйх ингээд нэг хилэнгийн 7 хоног болох нь л дээ. Тийм. Тэр таад ингээд нэг хэрхий яаж хилэнгийн 7 хоног байдаг ингээд нэг хичээл авах хүсчүүл надаас коуч аваа. Татаас. Зөвлөгөө авч өгье заа. What's that guys?
Yep. You see the shit? Яг ингээд чи ингээд дараадлаа нэг зүйл юм мэдэх болсон. За яг хин нэгэн чамд хотлоо яриад амар мэдэх болсон. За нэг юм dishonest motherfucker байдаг да. За зөв жишээ авч үзье. Ажил дээр чинь штэ тий чиний хамтран ажиллах за чамтай хахтаа найзаа майзаа гэж наадаг. За тэгснээр ингээд нөгөө босстой ингээд яг төслөө ингээд танилцуулах ингээд үе олонгот ингээд чи бараг юу ч юм шиг би бараг бүгдийг хийсэн юм шиг ингээд ярьдаг motherfucker. Гэхдээ яг үүндээ чи ганцаархнаа бүгдийг ингээд амжуулсан байсан байгаа даа байхгүй юу? Энэ ингээд нөгөө амьдралын чинь аль хэсэг дээр гарч иж болно. Хайрын асуудал байна уу, гэр бүл байна уу, ажил байна уу, whatever the fucking is. Гол нь би эдгээр ингээд нөгөө бүтээмж, үр дүн, би энэ ингээд нөгөө зүйлүүдийг хийсэн штэ гэдэг нэг юм үг хэрэгтэй байхгүй чамд. Тэгж өөрийгөө бас хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Одоо бас арай давраад байгаараа гэдэг ч юм уу те. Энийг би яаж ингээд анзаардаг вэ гэвэл хүрээ орныхоо дийлэгдэх бол ингээд нөгөө нэг юм амар махруу байдаг за. Тэгээ ингээд нөгөө би амар анзаарч ирсэн л да. Одоо ингээд групп прожект дээр байдаг штэ. Тэрэн дээр ингээд хүрээ ордных нэг юм чимээгүй л ингээ юмнууд ингээ гиндагаал хийгээд байдаг за. Тэг яг магтуулах болгонгод хүрээ ордных надад магтуулдаг байхгүй. Тэгээд хамгийн ингээ магтуулаад байдаг нь одоо шилэл ингээ нэг хилэн цорныхын ч юм уу те манай ордныхын ч юм уу гэшээс. Юу гэсэн үг вэ гэвэл ч те хүрээ ордны өнгөрсөн амьдрал нь болохоор хилэн цорд буюу яг эсрэг сайнаар явдаг байхгүй. Тэгээ хилэн цор чи ингээ яг игцэгтэй үед ингээ үгүй амар сайн хэлж чаддаг орд гэж ярьдэн штэ. Тэгээд дараа амьдрал нь болохоор хүрээ орд болохоор нэг тайкун буюу одоо энэ амьдралаа хийж чадах ингээ хамгийн том хичээл нь одоо хэдий тисэж болж байгаа ч гэсэн чухал үед үгээ хэлж сурах хэрэгтэй гэдэг одоо юмнууд байдаг байхгүй юу. Тиймээс ингээд нэг хүрээ ордныхаа ингээд ганцаараа ингээд хичээгээл идэв. Тэгэл ингээд хин нэгэн чиний ингээд наад ингээд бүх ингээд бүтээмж үр дүн гэж ингээд нэг ил олгоол ингээд бусдад танилцуулахаа гэж хүлээнэ гэдэг нэг юм Синдрелагийн үлгэр гэж байдаг юм аа. Тиймээс ингээд нэг би хичээсэн би энийг хийсэн. Тиймээс би энийг хүртэх хэрэгтэй гэдэг бас ингээд нэг тусдаас ингээд ярианууд бас хэрэгтэй байхгүй юу. Ойлгож байна тий? Хөөрхөн шүү дээ таадчаа. Зя. Ихрээ орт. Energy checking хийе. Зя на алдарт ихрээ ортныхаа. Манай краш ихэр шүү дээ. Анжелина Жолигч. Гоё ихч. Яа. Тэмлэм байдаг бол нэр манай Жолигч миний тэмлэм аа. Тэгээ нөө тэмлэм үуч ингээд нөө сүнслэг ертөнцтэй ингээд бас тэ өмдөө шовтолцаад бас секси гэдэг гэсэн манай Жолигчтэй орой алга аа. За тэр илэрх яах. За тэгэхээр ихтер орны ингээд дараалал нэг энержи чек юу болж байна гэдэг үгдээ харцгаа. Апа. За тэгэхээр манай Улаанбаатарын ингээд нэг ихрүүдийн цуглуулгуудаа хэд хэдэн зүйл дээр та зүгээр айгуу гянгар авах хэрэгтэй байхгүй. End producer. Strength дээр доошоо. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ ингээд нэг чи гаднаа мянга ингээд нэг өөртөө амар ихтэй байж болж байна за. Одоо амьдрал дээр тэ ажил дээр ч юм уу скол хүн амьтантай харилцахтаа би болно шүү дээ би чадсан шүү дээ. Тэгээ тэр хүнтэй уулз дуусчаад ингээд эргэж харангуйтаа шимаа нэг яриа чадахгүй байхаа гэдэг ч юм уу те. Яг нэг юм дотор байдаг одоо чиний өөрөө өөртөө хэр ихтэй байдаг вэ гэдэг занг сорьсон 7 хоног болох гэдэг байгаа байхгүй юу. Ер нь эцсийн эцэст өөртөө ихтэй байдал чинь хамгийн чухал байдаг. Бүхий л юм дээр. Чи ингээд нэг юу гэх гаднаа мянга жүжиглж болно л да. Би болгочихсон шүү. Би ингэ яндаа штэ. Давай би юм үжиг штэ гэж чиг энэ гаднаа мянга ингэж болно заяа. Гэхдээ дотроо чи ингэ за би арай барахгүй байхаа гэдэг зүйл дээр ингэ нэг ярьдаг бол яа чамд хажууд чинь 1000 гой ингэ нэг санал орж ирлээгээд чи тэрийг ашиглаж чаддгүй байхгүй. Би яг ямар хуу утгатай энерги ярьж байна вэ? Энэ 7 хоног чамд ингэ ажил дээр чи айгуу гой болгоё бүтээч гэсэн ингэ нэг энергид орж ирж байна. Боломжууд бас ингэ орж ирж байна. Асуудал нь юу шодрогс нөзөр доошоо буюу яг ингээд начрын ингээ хамгийн сүүлийн point дээр чи жоо унчих гээд байгаа байхгүй. Унах.
Тэгээд юу гэсэн үг гэвэл ч тэ ингээд яа ингээл нэг зориглол ингээл юмнуудаа ингээ хийдэг. Гэтэ ингээд нэг мянга ингээд нэг бүх нөхцлүүд бүх ингээ боломжууд нь бүрдсэн мөртлөө чи эцэст өөртөө ихтгэлгүй байвал штэ тэ тэр бүх ингээ хичээдэл ямар нэг юмнууд чинь талаар болоод унтах гээд байгаа байхгүй юу. Тиймээс наадхан дээр амар болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ хоёр талаараа ингээд нэг чамааг бол аз бол амар ивэх ингээд нэг 7 хоног болсон байгаа байхгүй. Тэгээд ер нь бол чиний энэ 7 хоног чинь бүр мэдрэл мотоо хурдан өнгөрөн заяа. Чам дээр ингээ мангар олон мэдээллүүд, мангар олон хүмүүс ингээд холбогдоод ингээрээ тэгэрээ ингээ тэгээ нэтрэгээ тэгээ чи амар их нэг юм дистракт ингээ болох гээд байгаа байхгүй юу. Юу лээ хинтээ ингээд нэг уулзах үлээ хинтээ ингээд нэг пив хөлөө хинтээ ажиллаа хөлөө хинтээ бас орой ингээд болцож өнгөний шотлох үлээ гэдэг ч юм уу. Тэгээ тиймэрхүү зүйлүүд төр амар их ингээд нэг дистракшн ингээ болох гээд байна. Энэ нь юунаас гарч ирж байгаа вэ гэвэл яг чиний нэг юм дотроо ингээд байдаг ихтгэлгүй байдлаас чинь болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд нэг махраад ингээд хийчих юмн дээр яг бандсан дүүрэндээ гяс ингээд өөр юм хийж нэг жоох өөрийнх нь нэг тархийг амраадаг ч юм яадаг ч юм. Тиймэрхүү ингээд 7 хоног болох гээд байна. Уул бол энэ 7 хоног чам дээр амар гой үйл явдлууд зөндөө болно. Гой боломжууд ч гэсэн зөндөө гарч ирнэ. Бас амар олон ингээд нэг хурцтай үйл явдлууд болох ч гэсэн ганц чи яг цагаа толонгоот нэг жоохон шээгээд байгаа мó хайшаа тэгээ нэг гэрлүүгээ харьдаг ч юм уу. Эсвэл яг ажиллаа хийх шаардлагатай үед нь гяс пиво далгуулцдаг ч юм уу те. Эсвэл яг амар гой ханг аут ингээ хийх үедээ гяс ингээ ажилладаг ч юм уу. Шаардлагагүй үед шаардлагагүй үйл явдал хийх гэдэг байгаа байхгүй. Шалтгаан болохоор чи өөртөө итгэлгүй. Зүгхаад үзээ. Зас яа би яг хэлээд байгаа. За. Харж байна. Аахан зооснууд байгааз. Ханаас нь вэ? 10 л. За тэгэхээр ингэнэ. 406-ын зас яг үндэ ингээд нэг чи мөнгө санхүүгөөд бол энэ 7 хоног үнэхээр actually зүг зүгээр сар 7 хоног байсан байгаа байхгүй юу. Өөрхнөө эгээл үж энэ заа. Тэгээд ялангуяа чи энэ 7 хоног ингээд нэг бизнесийн хилцэл ч юм уу эсвэл нэг босстойгоо нэг хоёулаа ингээ тгий гэдэг ч юм уу эсвэл нэг төслөө танилцуулаа яадаг ч юм уу эсвэл одоо ямар нэг ингээд нэг юм хилцэлтэй хүн амьтантай нэг жоохон нэг 8 хийх ингээд нэг шаардлага байна да юу тиймэрхүү үе дээр чи яг өөртөө итгэлтэй байх хэрэгтэй байхгүй яа тэгвэл бүх ингээд нэг хөзөрнүүд чиний талд байгаа байхгүй юу тэгээд яг үүн дээр чи хичээхгүй байгаа нь чиний хамгийн том асуудал болоо байна л да яг цагаа тулаад нэг ажиллах ингээ үе дээр шууд ингээд хангаачдаг ч юм уу яадаг ч юм уу тий энэс илүү өөр ингээ боломж байгаа их гэж одоо тэгэл жоохон хойшоо суух гэдэг ч юм уу яадаг ч юм аа болохгүй юмны жоохон юу юуны тухайн түрээгүй чи ингээ нэгээс ингээ цагаалчаараа шийдэж болохгүй тэгээд яг үндэ импресс үзэр ингээ нэг чандар угаасаа гарч ирсэн ямар хуучиртай вэ гэвэл ч тий чи энэ 7 хоног угаасаа бүр ингээд нэг юм хүн болгоны анхааралд өрцөн те нэг I don't chase I attract гэл нэг энерги өгдөө штэ тим энергитэй байхгүй угаасаа аз чиний талд байгаа. Тэгээ гол нь чи тэрийг ингээд нэг хүртэж чадах ихтгэл найдварыг өөртөө ингээд суйрлуулах шаардлагатай 7 хоног болсон байгаа байхгүй ойлгож байна уу? За 18. За манай эмогийн цуглуулга мэлхий ордныхаа архиугаа лана дэлэр сонсоод байна уу гайгүй үстэй. Энэ л оны энержи чекийг хэдүүлээ харцгаая. Таван. Оо. За тэгэхээр ингэнэ. 7 хоногийн ихээр ингээд нэг жоохон депрессив ингээ байх гээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл ингээд нэг чи яагаад ч мэдгүй хин нэгнээс хариу хүлээгээл байдаг эсвэл энэ нэг ч байгаах тэр тэгч байх гэдэг нэг хүлээлтэн донд ингээд нэг амьдраад наанаасаа болоод чи жоохон ингээ депрессив ингээ байх гээд байгаа байхгүй юу. Энэнийг ингээд нэг чихтэй 7 хоногийн сүүлээр ингээд ер нь бол давхнаа ингээд нэг боолын ингээд нэг сава 4 сава 2 зэрэг гарч ирж байгаа байхгүй юу. Тэр 7 хоногийн ихээр болохоор нэг жоохон ингээд нэг гонигтай ч юм уу яадаг ч байгаа те ингээл тэр минь надлууга залах болоо шаас скол ингээд яг тэр ингээд хилцэл тэр ингээд нэг юм бүтчих болоо ихчих болоо гээл нэг юм найдлага тавиал хүлээгээд байдсан шүү дээ. Наатахнасаа чи ингээд эцсийн байдлаар ангижирч чадчих байгаа байхгүй баяр үргээ заяа.
Гэтэ 7-1 хэр жоохон депрессив, 7-1 сүүлээр бол гайгүй. Тэгээ ер нь жоохон тэгээ өөрийгөө хөгжүүлсэн шигээ нэг амьдрах бай, нэг гиндаасан шигээ ингээ явж чадаад байгаа байхгүй юу. Тэгээд боолын зоос хааны саваа хоёр ингээ доошоо гарч ирж байна. Тэгээ 9-ийн зоостой хамт. Ажил ингээд нэг ахын хувь дээр болохоор шүү дээ. Чи жоохон босстойгоо жоохон жижиг болох гэдэг юм шиг хандлага байхгүй юу. Хэрвээ чи ингээд нэг соло бизнесмен байл шүү дээ. Ингээд нэг чамаас илүү ингээд хөшүүрхтэй хүнтэй та хоёр жоох ингээд нэг жижиг болох гэдэг ч юм уу яадаг ч юм аа те. Гэхдээ энийг болохоор ингээд нэг чи айгу ухаалгаар ингээд нэг давж чадах гал байна л та. Тийм болж гин. Тэгээ энэ 7 хоног болохоор яг үүндээ чиний хувьд юу 7 хоног болж байгаа гэвэл жоохон гацсан хүлээлгийн байр суурьтай 7 хоног болох гээд байна. Гэхдээ at least somehow ингээд нэг чи нэг зүйлийг аягүй сайн хийхээр л байна л харагдчихлаа л да. Би юу контролж чадхаа мэднэ, бас юу контролж чадахгүй мэднэ. Тиймээс би өөрийнхөө ингээд нэг контролж чадах зүйл дээр анхаарлаа хандуулъя. Би гадаа бороо орохыг контролж чадахгүй. Гэхдээ би цуг нөмөрхийг бол контролж чадна гэдэг шиг явах гээд байгаа байхгүй болж штэ. Хөөхнүүдэд зөвлөгөө авч өгье да. Гэхдээ ер нь хүлээлгийн байр суурьтай гэхдээ лайтай гэдэгтэй fucking гэдэг нэг юм хүлээг наа. Motherfucker. За царайлуудын зөвлөгөө 10 аяг доошоо, сайн нузар доошоо. Би яалч 2 хуваа заяа энэ зөвлөгөөг. Хэрвээ чи вэштэй те. Харж байна энэ хоёрыг. Ийм байгаа заяа. Hermitator 9 ингээд нанаас аваа хоёулаа 9-ийн тоотой байхгүй юу? Хэрвээ чи хүн амтнд нөө итгэхээсээ нэг айцсан бүр ингээд юм болгоноос амар тийрдэг болцсон заа. Тэгтээ бас атасаа тайм үргэлж цагаамаар унсан ингээ ханхуу өрхий ингээ нэг хүлээгээд байдаг бол наад ингээ нэг хүлээлтээсээ гараад амьдралаа ингээ нэг бодоо гэсэн ингээ юу аахгүй. Жохоо энэ тэнтгүү ингээ хүн амтнтай шинээр ингээ танилцаад уулзаад эсвэл ингээ шинээр ингээ ажил төрөл ингээ нэг explore хийдэг ч юм яадаг ч юм нэг жоохон хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээ чи хошногдуусараа сурцсан юм яасан тэ нөгөө нэг гэрээсээ гарахч хүртэл ингээ амар хэцүү тэ юм болгон дэр ингээ амар дефенстэй болоо байхгүй. Of course угаасаа ингээ усны ордны 3 болохоро дефенстэй байхаараа 3 өөр алхмаар хийдэг. Хилэн цорчлохоор шууд тутаараа шууд нүүрлэн цогчтой байхгүй. Хатгууртай юм чаа. Загсны орд болохоор шумбаа алга болчтой. Мэлхийн орд болохоор ингээ нөгөө өөрхөн хисаандаа ингээ нугчтой байхгүй. Нөө гадаа аюулгүй гадаа гарахад аюулгүй гадаа шинэ хүмүүстэй танилцаад let's go гэхэд ерөөсөө ингээ аюулгүй шүү. Тэгээ ингээ нөгөө чи өнгөрсөнд ингээ авч исэн шархнууд чи яг үндэ энэ 7 хоног бол падлиг үзөө. Жохон өөртөө жоохон чөлөөтэй нэг хөөрхнөө хийчихлээ те. Яагаад ингээ нөгөө нэг гэртээ ингээ суугаад эмороод ингээ лана дэлэрс үзэж ингээ нэг архион гэж те. Ядаж тэгвэл ингээ канти орж ингээ нэг техно ингээ сонсонгоо ингээ нэг архиох хэрэгтэй байхгүй бас те. Бас нэг юмхүү зөвлөгөө. Нөгөө бүлгийнхэнд болохоор штэ те. Эцсийн эцэст хэрвээ чи хин нэг ингээ нэг чамаас ингээ уучлахгүй байх хэрэгтэй ч юм эсвэл хэрвээ чи хин нэгэнтэй уулзраа олцох ингээ нэг шаардлагатай. Тэгээ ингээ нэг чи яасан би яасан гэдэг нэг юм чухал яриаг ярих ингээд нөгөө нөхцөлөдөл дээр байгаа мэлхий байвал чи энийг давч чадах нэ. Бүр гяндар давч чадхаар байгаа байхгүй юу? Мужик зангаар тий. Тиймээс зоригтой бай гэдэг юу аахгүй. Overall энерги нь мэлхий ордныхан энэ 7 хоног зүгээр fucking зоригтой бай. Юунаас битгий. Окей. Банк дээр юмчиж бай гэж. Яг дээрэнд амжилттай бол тий мэдээс гэж. За утасныхан wallpaper дээр өөрхөн зургийг тавьдаг арслангийн ордныхаа за тавсан. Царайлгыг л зож байна таад. Йоо гэхдээ би ингээд нэг арслангийн ордныханд яагаад ч юм дуртай. Сүүлийн Instagram ингээд random байдлаар ингээд арслангийн ордны хүндээ ингээд чаалсан байхгүй. Гэхдээ ингээд яагаад ч юм мэдгүй ингээд зүгээр энийгээ л хэлсэн ш. Та гэхдээ яалч өөр ингээд оны шилдэг юу шүү нэрээ. Өөртөө ихтэй толцсон те яаж яах нь хөгжилтэй толцсон те. За арслангийн ордныхны энержи чек юм. Тэргүүний зоос.
болж шít. Гэрийн зоос доошоо. За хэдүүл анхаарна. 6-гийн саваа доошоо. Таад аавра байдаг те. Өөртөө ихтэй байдаг те. Таад ингээд нэг хөгжилтэй байх гэж юусоо хичээдгүй зүгээр байгаагаар ингээд нэг хөгжилтэй байдаг те. Би зүгээр randomly ингээд нэг шаалгал хүртэл тэр хизээш ингээд нэг ингээд инээлхий гэж одоо байсан зүгээр ингээд нэг бага аавраагаар л ингээд нэг хөгжилтэй ингээд инээд ингээд надад бэлгэлсэн л байгаа даа байхгүй юу. Наадхаа ингээд нэг буцаж сэргээх ингээд цаг болсон байна. Ягаад гэвэл энэ 7 хоног таад хэвдэл жоохон insecure 7 хоног болох гэдэг шүү. Шалтгаан номер 1 баатрийн саваа доошоо 5-ын ингээд нэг зоос доошоо байгаад байгаа нь шалтгаан болж лээ л да. Та хэд одоо яадаг ч юм ганцаартаас нэг айдаг ч юм уу эсвэл нэм үл тоогдохоос үл хүндлэгдэхээс жоохон айх гэдэг 7 хоног гарч ирэх гэдэг. Тэгээ энээсээ болоод ер нь амар нэлээд стресстэй явах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энээсээ болоод бас ингээд айгүй хэрэгэлзээнд дунд ингээд орох гээд байна. Яг үндэ guys та нэг зүйлийг анзаар 9-ийн зоос тэргүүний зоос хоёр дээр apply дээр ингээд гарч ирж байгаа байхгүй. Энийг юу гэсэн үг вэ гэвэл ч тэ та хэд энэ 7 хоног үнэхээр ингээд бүр нэг юм адтай 7 хоног гэж яддаг шүү дээ. Гой боломжууд гарч ирсэн. Болгоё бүтээч гэдэг те ингээд нэг цаанаасаа сохорсон биш завсан амар олон ингээд нөхцөлөдлүүд ингээд нэг бас ингээд боломжийн ингээд тохироонууд ингээд бүртгэхэд байгаа байхгүй юу. Энэ дээр гол нь таад нэг юм жоохон арслангаа байх гэдэг л та. Яг нэг тархин дотор ч нэг юм бодолцоо. Хоох ингэхдээ үнэнхэд энэ дүү гоё боломж байна те. Гэтэ би шахалаа гэсэн. What the fuck? Bro. Go ahead. Тэ юунд нэг хаашаасаа тэ. Тэгээ та бас энэ 7 хоногоос ингээд нэг амар hangout-од энээр гарч ирж байгаа байхгүй юу. Гэхдээ нэг батрын саваа доош нь болохоор ингээд та ингээд бас нэг зүйл дээр ингээд анзаарах хэрэгтэй байна. One night дээрээс жоохон болгоомжтой байгаараа гэдэг хүзэр гарч ирсэн шүү. Тэр нь жоохон осолтой нөхцөлөд тааж ингээд бүрдүүлэх гэдэг. Яг л энэ 7 хоног таад нэлээд ч ингээд нэг work hard буюу ажиллаа чи амар хийх нь амар чих боломжууд гарч ирэх нь төдий чинээгээр бас ингээд амар их аригдах ч ингээд нөхцөлөд гарч ирэх нь тэгээ энээсээ болоод бас ингээд нэг UK орой random ингээд нэг хотел ингээд random хүний ингээд өмдөг шовтлох гэдэг. Тэгээд наа чи ингээд гол нь it's okay. Би энэ дээр ингээд nothing wrong гэж хэлээгүй. Асуудал нь юу вэ? Наадахнаасаа болоод та хэдий одоо нэг тэр одоо confidence буюу өөртөө ихтэй байдал тэгээд одоо ажил бусад амьдралын баланс авах штэ наадханаас ч болоод энэ л огт жоохон алдчихад байгаа байхгүй юу. Тэгээс наадхан дээр жоохон бодож байх хэрэгтэй наа. За тэгж авч үгүй за. Ауива да. Оо, намайг доош. Яа хэлээдсэн. Нөө 6-гийн саваа гэдэг үзэр чинь байгааз. Юу гэвэл жоохон хүлээцтэй байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүлээцтэйгээр ер нь ингээд нэг өөртөө итгэл найдвараар ингээд нэг байх хэрэгтэй л та. Юу вэ гэвэл чи нэг яг стресс чингүүтэй ингээд болчонгүй үйлдэл энэ 7 хоног яалтчгүй хийх гээд байна. Тимээс ингээд нэг юу ч ингээд болж исэн бай хамаагүй заяа. Таад маань жоохон хүлээцтэй байж жоохон бөөрсөөр суудсан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ fire sign-ууд дундаас ингээд галыг ингэж дүрслүүл яаж вэ? Хоньны орд болохоор зүгээр ингээд нэг тесрэг бөмбөг шиг төс сэтэл дэлбэрдэг заяа. Номын ордных нь болохоор харахгүй шүн ингээд байгаа ингээд нэг галтай ингээд нэг сум ингээд нэг нисэж байгаагаар ингээд галын ордны энерги дүрсэлж болж байна. Танаа арслангийн орд болохоор штэ те нэг ойн донд байдаг түүдэг байдаг штэ амар тогтвортой. Тесэрч алга болохгүй бас ингээд нэг хүндирч алга болохгүй яг ингээд нэг тогтвортой баланстай байдаг те. Энүүгээр ингээд нөө байх хэрэгтэй байхгүй. Яг энэ 7 хоног таац дээр маш олон ингээд нөө боломжууд, маш олон hangout-ууд, маш олон хүмүүстэй ингээд нэг шоод нөө ажиллаа нөө ингээд зөндөө түмэн болох гэдэг юм. Тэгвэл таадын хамгийн чухал ингээд анхаарах нь яг баланс авцсан байх хэрэгтэй байхгүй. Яг нөө нэг оон дунд байдаг түүдэг гашаа баланстай. Хоёроор нь салхинд ганхаад унтахгүй байх, тэ. Тэгээ тесэрч ингээд нөө нэг шатаж дуусахгүй байх гэдэг зүйл ингээд танаа ордонд энэ 7 хоногийн энергийн ингээд нэг хамгийн чухал одоо point нь болцсон байгаа даа байхгүй. Тиймээс stay cool тэ өөртөө ихтэй
Улаанбаатар хотын ингээд нэг шилдэг арслангуудаа хийгээрэй. За охины орд. Энэ өдрөөр нэ. За тэгээ таад мань тэгээд Harley Quinn-ийг хийгээл сууж байна те. Сэтгцэн өвчтэй хүнийг эмчлэгчээд өөрөө сэтгцэн эмхтэй болох галаа. За тоолсон. За тэгэхээр манай Улаанбаатар хотын хамгийн хөөрхөн охтуудын тайраа өдрийг харцгаая. Гэтэ би боддоо шүү дээ ингээ охины орд гэхэр ингээд хөвд амар заяа гэж. Уулал охин чи ингээд нэг virgin boy ингээд ариун байдал те онгон гэдэг л үгнээс гаралтай шүү дээ. Тэгээл одоо өөрийнх нь сэтгэл санаа бие махбодыг ингээд нэг ариун байдлаар ингэж нэг хамгаалдаг, хадгалдаг, тэрнгээрээ бусдыг эмчилдэг гэдэг символтой байхгүй юу? Нааш монголчууд ингээд охин гэдэг нэг орчуулагчдаг. Тэгээд нэг өвгүүд нь нэг хүүхд шиг шалчинсан гуйлгач гэдэг ч юм нэг тиймэрхүү ингээд нэг юм сонио характертай юмуд амар ингээд явдаг болцсон л шүү дээ. За тэр яах вэ? Өнөөдөр шүү. Охины орд энэ 7 өдрийн энержи чек ин. Юу болж байгааг эдийг хэдүүлээ харцгаая. Нар сарны өдөр зэрэг дэшээ доошоо гарч ирсэн. Basically энэ бол инг янг байгаа байхгүй юу? Тэгснээр 10 яг дэшээ 5-ын зоост дэшээ. Шаал хоёр эсрэг тесрэг энергиуд аа. За ингэж өөрөөр яаж байна? Бид нар энэ дэлхийд хүн болж төрөхөөрөө жарах гэж төрөөгөө бид нар fucking ингээд нэг хичээл сурах гэж төрсэн байдаг. Бүхий л ингээд гэгээлэг үйл явдлын дунд ингээд нэг үргэлж харахгүй тал байдаг. Бүхий л харахгүй зүйл дотор үргэлж ингээд нэг гэрэл байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр таад ингээд нэг энэ 7 хоног айгүйх юу байсан л савлгаатай 7 хоног болохгүй л юм л да. Нэг өдөр л ингээл бүх юм ингээл бараа болоо бүтчих юм шиг те. Тэгсэн нөгөө өдөр ингээд бүх юм ингээд бүрхэн ингээд санагдаад байгаа юм шиг. Энийн шалтгаан нь болохоро таад 5-ын ингээд нэг аяг дээшээ 3-ын аяг доош ороод байгаа байхгүй юу. Энэ 7 хоног та хэдийн хувьд жоох ингээд архитал жоох ялчгүй эхлэх гал ял да basically. Архиталт байна уу эсвэл нэг чамаг жоох хоошоо татаад сэтгэл санаагаар унгаач гад гэдэг хүрээлэн тэдэр чамаг жоох ингээд доошоо татах гээд байгаа байхгүй юу. Энээс болоод яг үндэ амьдрал чинь зүг зүгээр байсан ингээд нөхцөл байдлуудыг илүү харах уу бүрхий хэцүү болгож хараад байгаа нь үнэн байгаа даа байхгүй юу. Тиймээс энэ 7 хоног чиний хувьд ямар челленж тулгарч байгааг вэ? Би хинтээ найзлах уу? Юу хийх вэ? Өдрийг яаж өнгөрөөх үү гэдгээ айгүй ухаалаг ингээд нэг сонгоцсон байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй бол юу яаж юм яа ингээд бүхэл зүйлүүд ингээд гоё байгаа юм шиг мөртлөө өдөж байгаа шиг бас бүхэл зүйлүүд бүрхэгч юм шиг те ингээд нэг юм delusion дунд ингээд нэг амьдрах гэдэг 7 хоног болох гэдэг байхгүй юу. Тиймээс та хэдийн хийж чадах хамгийн ухаалаг үйлдэл юу вэ гэвэл иннер пис явуулах. За тэгэхээр одоо YouTube бидрээр зөндөө байгаа шүү дээ те. Root chakra. Тэгээ нэг бусад ингээд чакрануудаа хэвийн байдалд оруулах одоо ховс байна уу, meditation бясалгал эдэр байна уу, жоох нэг тиймэрхүү юмнууд жоох хийх юм бол арай дээр болох юм болоо. Тэгэхгүй болохоор та нэг хундаамч нь өөрөө жоох delusional болох гээд амьдрал яг үүндээ зүг зүгээр байсан юмыг илүү готрон голгож харах гад тэгээ тэрнээсээ болоод бүр ингээд нэг намган дунд ингээд шигдэх гээд байгаа юм болов гэдэг энергиуд байгаа байхгүй юу. Тиймээс та ингээд энэ 7 хоногоос ингээд шууд ингээд өөрийн гэсэн балансаа олох практисуудыг аягүй хийх юм уу те. Тэгээ боломж олдол жоох ингээд уул муулан дээр ингээд гараад нэг мод жоохон тэврээд нэг гүнзгий хавсгаад гаргаад те нэг жоохон тайвширч мавшраад нэг бясалгал хийгээд те нэг гоё йога мого яваач те бас нэг амьдрал орчин гоё штэ. Тэгэж жоохон энерги тогтворжуулахгүй бол та ялчгүй зүг зүгээр байгаа юмнуудыг амар бүр дэлхийд сүнж байгаа юм шиг харах гад. Тэгээ тэрнээсээ болоод нэлээд арх угаа тэгээ жоохон депрессив байх гэдэг шүү. Тиймээс наадхан дээр жоохон болгоомжтой байх хэрэгтэй гэж гарч ирж байна. Зя. Зөвлөгөө авч өгье заа юу.
Yep. За тэгэхээр энэ 7 хоног та бүхнээс юу шаардж байгаа вэ гэвэл энержи нь болохоор батарейн саваа. Жохон шийтэмгийн зөрөгтэй байх хэрэгтэй байхгүй юу? Нэгт чи юм болгоны одоо нэг IEV-г олж чадахгүйгээс хойш заяа. Чи хүн болгонтэй FT нэртэй байж чадахгүйгээс чи хүн болгоны IEV-г олоод ингээд найзаа гэдээ ингээд нэг явж чадахгүйгээс чи жохон шийтэмгий байх хэрэгтэй байхгүй юу? Юмыг битгий үлээ. Юм бас битгий ингээд одоо хойш суусан хандлагаар ханд. Зүгээр л зөрөгтэйгээр дайраад яв. Хүмүүс чамайг юу гэж хэлнэ вэ? Яг үндэ хүмүүсийн бодол. Чи хүмүүсийн бодлыг контролж чадахгүй үндэ. Тэ хүмүүс чамайг өсрөөл нэг энэ хизээ юм болцсон, хизээ юм шийтэмгий болцсон, хизээ юм тустаас ингээ болцсон. Энэ хотлоо шааж байгаа гэдэг чинь өсрөөл тэгж л бодох байлгүй дээ. Эцэс тэр хүмүүс чиний ингээ нэг амьдрал хамаагүй шүү дээ. Чи ингээ хинтээ болцмоор байна. Болцоогоо шууд хийлтэй тэ. Чи ингээ нэг хостой бол ингээ нэг хостойгоо хамт ингээ ямархуу гойгоо үйл явдлуудыг хиймээр байна. Ямархуу гой дурсамжтай байна. Go ahead fucking хийлтэй. Чи ямар ажлыг бүтээмээр байна? Чи юу хиймээр байна? Тэ ажил дээр яаж ингэж хандмаар байна? Ямар үйлдэл хийгээд бүтээмж гаргамаар байна? Go ahead. Гол нь ингээд энэ 7 хоног нөгөө чи бусдаас жоохон ингээд энергид бол хамааралтай. Бусад хүмүүс яг юу гэж бодох вэ гэдэг айц донд эргэлзээд тэгээ тэрнээсээ болоод чи бодит ингээд нэг амьдралаа жоохон сүйтгэх гээд байгаа байхгүй юу? Эцэс чиний амьдралаар зөвхөн чи өөрөө л амьдрын штэ. Тиймээс жоохон зөрөгтэй шиг те. Нэг юм явахгүй юу? Та тэр хоньны орны найзтай бол хоньны орны найзтай айгуу сайн найзлах хэрэгтэй шүү. Тэд нар ингээд нэг юу гэх амар зөрөгтэй штэ. Шаад гарчээ гэдэг ч юм уу те. Яг тэгэж явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл ингээд гээд ингээд хаашаа суугаад байж болохгүй. Зя. Опста. Жинлүр арт. Energy check-ийн эцгээ. За манай хухаа царайлгууд. Гэтэл би ингээ боддөө шин ингээ нэг яагаад ингээ fucking жинлүр артныхан царайлаг гэдэг юм болоо. Шибан ши. Энэ хоочин болцчихсэн жинлүр артныхан шис ингээд нэг яа хэр царайлгаас фокус шнэ. За тэр яах. Sorry guys, нойр бодон буцаад. Юм л бол юм болгоны гариг хэрэгслээ ингэж ихдэг ажилтаа боллоо шүү дээ. Тэгэл эцээц танаа ордныхан бол үнэхээр царайлгын цогцол бодлоо. За тэр яах. 6-гийн заасан. Окей. Хөөцөр доошоо. За тэгэхээр та энэ 7 хоног хүсээгүй амьдралдаа бүр реформ хийх ингээд 7 хоног байгаа байхгүй юу? Реформ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ. Чиний амьдрал болохгүй байгаа зүйлүүдийг амьдралаасаа зайлуулах гэсэн утга байхгүй юу? Хэрэг чамайг шүү дээ тэг үргэлж ингэж сэтгэл санааны хувьд тэг ингээд нэг дандаа ингээд хойшоо татдаг ингээд нэг одоо situationship ч юм уу тий одоо situationship тэгэл нэг орой арх ухаараа нэг hey би чамаа санаад байна гэж залгадаг нэг мэдрэл муутай хачирч юм уу яах гээд байгааг мэддэгддэггүй ингээд нэг болцоо яах гээд байгааг мэддэгддэггүй хүмүүс яах гээд байгааг мэддэгддэггүй ажил инээтрээ ингээд энэ 7 хоног чиний хувьд бол эцсийн 7 хоног болж байгаа байхгүй юу дуусгах чамлуу ингээл ямар шалтгаангоор ингээл би чамайг ястаа санаад байна уухаараа л залгадаг motherfucker ах юм бол чи өөр хүмүүстэй арих уу bye my motherfucker тэ яг тэгээ авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энэ 7 хоног ялчгүй чиний хувьд бол ингээд амар гацсан 7 хоног болохгүй л байна да. Хөдөлгөөн байхгүй. Шалтгаан нь болохоор энэ 7 хоног чиний ингээд нэг дуусгах хэвээр бүхий л ингээд ажлуудыг өмнөөс чинь ил болгож байгаа 7 хоног. Тэгээд зорилго нь болохоор 6-гийн заслаа явах байхгүй юу. Чи өөрөг чинь дандаа ингээд нэг дутуу унтдаг хойшоо татдаг чиний чадварыг үнэлдэггүй ажил байна уу, хосын харилцаа байна уу, хүний харилцаа байна уу, найз байна уу, ямар ч ингээд нөхцөл байдал байж болно. Чи өөрөө relate хийн. Энийг чи мэдсэн тохиолдолд чи эдрийгээ дуусгаад эсэргээрээ чи яг нэг юм
Энэ харалтаа жинлүүр ингээ барьсан байгаа зү. Өгөө аваад тэнцсэн харилцаа нөхцөл байдал ажил руу ингээд нэг чиглэлээ өөрчлөх 7 хоног байгаа даа байхгүй юу. Тэгээ энэ өндөр ингээд нэг чи хүнтэй хамтарч сурах нь байна. Хүнээсээ зөвлөгөө авч сурах нь байна гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд явахгүй бол ингээд нэг чамааг ингээд хоошоо татаад тэгээ ингээд чиний ингээд үн цэнийг ойлгохгүй байгаа хүмүүс тун чи ингээд 1000 байгаад яах юм. Нэг 300 мл боотлоос нэг манай дэлгүүр дээр нэг 2 цаасл гэдэг байлгүй дээ нэг тэр авцаа. Бааранд орох юм бол 10 цаас болчтой. Мишган ресторан 5 удаатай газар ингээ орох юм бол 100 цаас болчтой. Тэгэхээр чи ингээ 100 цаасаар үнэлүүлэх ингээ газар руу чи очих хэрэгтэй байхгүй юу? Хин тул чи ингээ нэг газараа солих хүнээ солих л хэрэгтэй шүү дээ. Энийг хэлж ойлгож байгаа тийм. За царайлтуудад зөвлөгөө авч ирээ за. 2-ын зоос за. What's the matter? Yep. Хайр фон доош 2-ын зоос доош дээш. Хэрэв чи бүр үнэхээр ингээд нэг чухал асуудал ингээ байвал одоо шүүх ажил дээр ингээд нэг яаж хандах хосын харилцаа байна уу зүгээр ингээ амьдралын чи амар чухал ингээд нэг хэсэг дээр чи бүр амар хэрэгэлцсэн бүр ингээд яахаа мэдгүй хөдлөө хөдөлж чадахгүй байж чадахгүй бол энэ 7 хоног чи зүгээр консалтинг аваад үзэхэд яагаад болохгүй гэсэн л ингээ хөзрөө авахгүй. Хайр фон болохоор тухайн салбар дээр чамаас илүү байгаа хүнийг хэлдэг байхгүй. Хэрэв чи ажил дээр гацаанд орсон байвал тухайн салбар дээр ингээ байгаа хамгийн ингээ нэг сайн ажилдаг coworker байна уу эсвэл нэг сайн ажилдаг хүний ингээ бичлэг үзнэ үү яа нөө энэ үү яг тэндээс ингээ нэг бас ингээ зөвлөгөө аваад тэгээд урагшлах хэрэгтэй байхгүй. Тэгээд жоохон дайчин байх хэрэгтэй байна гэдэг хүзэр гарч ирж байна. Угаасаа юу гэдэг жинлүүр орд болохоор ингээд юм болгоны тэнцвэрийг ингээд хадгалах гал ингээд хамгийн софт байдаг орчтой. Гэхдээ энийг болохоор Волконовский гэдэг Александр Волконовскигийн US-ийн тамирчин бүр амар гоё харуулсан байдаг байхгүй. Тэр тамирчин болохоор танах жинлүүр ордохгүй юу? Амар софт хүн, амар nice хүн. Гэтэ да motherfucker цагаат болох юм болоос амар ингээд нэг зөрөгтэй дайчин байдаг байхгүй юу? Тэрнийхэн хэрээр тэр хүн ингээд нэг спортоор өндөр амжилтаа үзүүлж байгаа. Тэгээ мань хүний бас ингээд хэвлэлийн ярьцлага марцсан үзүүлэх юм бол бусдад бас хил хязгаар тавихтай амар сайн байгаа даахгүй. Тэгээд өөрөөсөө илүү хүмүүсийг бас амар сонсдог. Иймэрхүү байдлаар энэ 7 хоног жоох ингээд нэг явах л хэрэгтэй гэсэн ингээд нэг зөвлөгөө орж ирж байна. За тэр яг үн тэгээд эцэс таадын эрхчлөөний асуудал шүү дээ тий. За дараагийнх нь хилэн зарт. За хилэн зоолны энэ 7 хоногийн энержи чек юм. Опа. За манай донтонгуудын цугт бол таралсан шээ. Гэтэ хилэн зортыг яалчих ингээд нэг addiction гэж зөвлөдөг юм байл тээ. Тэгэхээр addiction ч юм уу ямар нэг юмнаас ингээд нэг салж чадсан хилэн зорд ерөөсөө ингээд нэг хинч зогсоож чаддгүй гэж бас ярьд юм байлаа. Гэнлээ. 50-аас гарч ирсэн. Оо. Nice. За манай ордныхны хувьд бол энэ 7 хоног сорилтын 7 хоног болох нэ. Песта. 10 ээлд, 9 ээлд, 3 ээлд. За. Энэ 7 хоног болохоор хилэн зордны хувьд хамгийн delusional 7 хоног болох нь. Мөрөөр хөдөлгөөнтэй байгаа за. Тэгээ delusion гэдэг нь юу гэсэн үг вэ л дээ? Би бүр ингээд талаас нь ярихаас өөр аргагүй болчлаа л да. Энэ 6-гийн аяга гэдэг үзэр за энэ юу гэсэн үг вэ? Носталжи бас өнгөрсөн хүмүүсийг бэлэгдэг те. Тэгэхээр 6-гийн аягыг тэргүүний аяг дагуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг өнгөрснөөс угаасаа хүмүүс яалч ингээ орж ирэх нь тэгээд нэг буцаж ингээд reconcile буюу буцаж нийлэх ингээ хайрын offer эдэр ингээд нэг 50 дахь 7 хоног болж байгаа байхгүй юу? Энержи тэгэхээр гэхдээ
нөгөө талаас энэ нь бас ингээд төдий хэмжээгээр ингээд нөгөө хуучны ингээд шархуудыг одоо дэлгэх ингээд бас ингээд 7 хоног ингээд болж байгаа. Тэгээд хилэн зордныхны хувьд болохоор 8-аас 10-аас 2 ингээд дээшээ гарч ирж байна гэдэг нь энэ 7 хоног бас ингээд нөгөө харилцаан дээр нэмэх нь бас мөнгө санхүү гэдэг зүйлд ч мэдрэл муутай юм шиг fucking ажиллах 7 хоног болж байгаа байхгүй юу. Тэгээд яалчгүй ингээд нөгөө амар адтай байх нь л хатны зоос дэшээ 8-ын зоос дэшээ 10-ын зоос дэшээ ингээд айгүй олон боломжууд айгүй олон зүйлүүд дээр ингээд бүр ингээд гяндгаар ингээд байхаар байгаа байхгүй юу. Асуудал нь юу гэвэл 3-ын зоос доошоо буюу хүн амьтантай нөгөө хамтарч чадахгүй байгаа асуудал ингээд болоод байна л да. Шалтгаан нь болохоор штэ тий дахиад хусуулчихгүй гэдэг нөгөө нэг айц байгаа байхгүй юу. За хэдүүлээ бодож үзье. Хилэн цордны хамгийн том нэг soul correction буюу tycoon гэж байдаг. Энэ нь болохоор араараа хосуулсан ч гэсэн шархалсан ч гэсэн хүнд дахиж итгэж сурах гэдэг хичээлээд байгаа байхгүй юу? Хүнд итгэж сурах. Of course угаасаа ингээд за юу ээж үзье л да. Одоо энэ нэг юм үг гэдэг штэ нэг бүх эрчүүд адилхан эсвэл бүх хүүхдүүд адилхан гэх нэг гомдлоод байдаг гараад байдаг ш. Тэд нар яг fucking хилэн цорд байгаа гэдэг байхгүй юу? Дийлэхтэй. Юусээл нэг шархалчингууд бусад бүх хүмүүс ингээд чамайг шархлуулах юм шиг ингээд нөгөө нэг амар заваа ингэж нөгөө ханддаг байхгүй нөө тэгэж болохгүй. Эсвэл ингээд нөгөө нэг чи тэгэж хүн болгоны ингээд нөгөө нэг хардаг тусам өдөж байгаа юм шиг яг чамайг өгзөглөж өршөглөх хүмүүс чиний амьдрал дээр чинь бууж ирдэг байхгүй. Тиймээс чи энэ 7 хоног make sure ингээд чи энэ 7 хоног уучлах чадах уу, тавьж явуулж чадах уу, inner peace олж чадах уу гэдэг амар том челленжтэй 7 хоног болж орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд маш олон ингээд нөгөө мэдрэмжүүд ингээд нэг дор ингээд орж ирээл ингээд нөгөө савлгаатай л ингээд байх нь. Тэгээд энэ 7 хоног ерөөсөө ингээд өгзгүй амрах 7 хоног бол биш байна. Энэ 7 хоногт маш их хөдөлгөөнүүд мөнгө санхүү дээр ч гэсэн маш олон боломжууд ингээд нөгөө гарч ирнэ. Бас ингээд нөгөө харилцаан дээр шинэ энергиуд ч ингээд орж ирж байна. Тэгээ шинээр ингээд хүмүүс ингээд нөгөө хай хоёлаа болцъё л да гэдэг ч юм уу те бас ингээд хуучны ингээд бас энергиуд ингээд нөгөө нэг сайн уу наав мартааг үздэг гэдэг ч юм уу те. Тэгээ бас ингээд хуучны ингээд шархууд болоо ингээд нөгөө нэг бас ингээд сэтэрч гарч ирсэн бас 7 хоног болж байна. Тэгээ хамгийн чухал нь сарны үзэр гарч ирж байгаа байхгүй юу. Чи бүр ингээд completely одоо нэг бүрхэг замаар алхах 7 хоног болоод байгаа байхгүй юу. Яг юун зөв, юун буруу гэдгийг таньж мэдхэд айгүй хэцүү 7 хоног болж байна. Тиймээс яах нь зөвлөгөө авцгаа заа. Аюу ваа. Кинчана дин. Ба. Moi. Яг that's what I thought. За тэгэхээр хилэн цордныхынд болохоор юу гарч ирж байгаа вэ? World үзэр, үхлийн үзэр, 3-ын аяга. Амьдралын хэсгүүдийг харах хэрэгтэй. Хэрвээ чиний амьдралд заяа амар токсик хүрээлэл байдаг бол уухаас өөр ичдэггүй ч юм уу те эсвэл ингээд чамтай ингээд нөгөө байнгут үргэлж ингээд чамаа ингээд хоошоо татдаг. Тэгээд ингээд чамаа ингээд үргэлж ингээд нөгөө нэг юм хөгжих тэлэх боломжийг чи ингээд хаадаг ч юм уу. Тиймэрхүү ингээд нөгөө хүмүүс ингээд байгаа бол заяа. Тэдэрт дээр шууд утгаараа тас гэд хаалгаах хэрэгтэй одоо байхгүй юу. Тэгэд move on. Яг утгаар шууд утгаар move on. Энэ 7 хоног ингээд угаасаа хүссэн үсээгүй ямар хүмүүс ингээд нэг чамтай үлдэх вэ? Ямар хүмүүс ингээд чиний амьдралаас ингээд холдох вэ гэдгийг шийдэх 7 хоног болж байгаа байхгүй юу? Тэгээд энэний ингээд нэг delusion гэд гарч ирсэн шүү дээ. Delusion гэдэг нэг байх 7 хоногийн хамгийн төвөгтэй нь юу вэ гэвэл шүү дээ те хуучны хүмүүс нь зөв юм шиг, шинэ хүмүүс нь буруу юм шиг, эсвэл ингээд нэг хуучны хүмүүс нь буруу, шинэ хүмүүс нь зөв юм шиг алийг нь амьдралаасаа ингээд нэг хөндөрөлхөө мэдхээ болчтой байхгүй. Сарны үзэрний яг нэг лайтай энерги нь яг тийм байдаг. Яг ман дунд шүүн ингээд ганцаараа ингээд нэг алхаад яг чиглэлээ олохоо болцсон байдаг байхгүй. Тиймээс энэ 7 хоног чи амьдралаасаа хүмүүсийн ингээд нэг киклэхэр болол яаж ингэж нэг бодох хэрэгтэй вэ гэвэл чи мэдрэмжээ амар сонсож сурах хэрэгтэй байхгүй. Би энэ хүний хажууд энэ хүрээлэл, энэ нөхцөл байдал, энэ ажил дээр ингээд нэг байхад үнэхэрийн тухтай байна уу гэдгийг асуучих. Хэрвээ тухтай байвал катлах шаардлагагүй үлдэж болж байна. Хэрвээ тухгүй байвал яг катлаад
амьдралаа ингээ шинээр босгох хэрэгтэй байхгүй. Тэгэд юм болгон дээр битгий serious ингээ ханд page of wands шиг зүгээр хөнгөн бай гэдэг байгаа байхгүй. Don't be fucking serious заа. Битгий serious аа. Юу вэ гэвэл ингээ нөгөө хүмүүс амьдрал дээр ирж илээ тийм явж илээ тийм. Нөхцөлөд л ирнэ явна. Юм болгоныг битгий ингэж үлдээх гэж чирээд зүгээр л fucking flow байх хэрэгтэй одоо байхгүй. Тэгэд flow байх нь угаасаа хилэн цорчны тайконууд бол хамгийн хэцүүг нь мэдэж байна. Гэтэ өсөө хилэн цорч сурах байхгүй. Насны явах хэрээр хилэн цорчныхан юм болгон дээр хорогдохгүйгээр зүгээр амар лайт байгаа л гэж ингэ явж сурдаг байхгүй. Тэмээс яах нах нөө реформ хийхдээ мэдрэмжээ заавал сонсох хэрэгтэй шүү. Мэдрэмж чинь яг үндэ чиний хамгийн зөв чиглүүлэгч байна гэсэн үг. За. За манай алдарч хавчд номын урд. За тоосон. За тэгэхээр таад маань хөвсгөл явах гол бэлдээд байна. Хөвсгөл яваад аялал зугаалах гад энэ тэнд гоё ивент төлөө очих гад гэж. За тэгэхээр манай оны шилдэг царайлаг номын ордныхны энэ 7 оны энержи чекийг хэлүүлээ ингээд нэг харцгаая. Ямар хөө энержи чек ин гарч ирж байна. Ямар хөө явлууд юу болох нь вэ? What can you expect? Away what? Oh. Damn dog. Хэрвээ штэ тэ чи хин нэгэнтэй заяа бүр ингээд commitment болёо гэж ингээд нэг ботцсон бол ойлгож байна. Ер нь би энэ хүнтэй ер нь цаашдаа ер нь хамт амьдэрдэг ч юм уу. Ер нь би энэ хүнтэй цаашдаа жоохон үргэлжлүүлдэг ч юм уу. Damn dog. Look at that shit. Би угаасаа анзаарч ирсэн маа ингээд Тара туншаа ингээ 2 жил болж байна заа. Хамгийн адтай тэгээ лайтос энерги ингээ нэг барьж ирдэг номын урдныхан байгаад байдаг байхгүй юу. Бас at the same time хамгийн fucked up энергийг бас барьж ирдэг байхгүй юу. Юу гэсэн үг вэ шүү дээ, тэ. Танаа урдныхан нэг юм уналт ч юм уу ингээл нэг хүнд ингээ нөхцлөлөөс ерөөсөө айдгүй юм байлээ л да зүг шаагалгараа гэдэг ч юм уу тэ. Тэгээд тэрнийх ингээ бэлэг болгож яа ингээ дандаа ингээ гой үйл явдлууд ингээ дараа нь гарч ирсэн байдаг байхгүй юу. Хэрвээ чи штэ тэ хин нэгэнтэй ингээд нэг харилцаа ингээд тодорхой болгоод тэр хүнтэй ингээд нэг commitment болгоё гэж ингээд нэг especially ингээд нэг харцсан байгаа бол заа наа чин бүр what the fuck is going on? Look at that. Харта сан карттай ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Амар гоё ихлэлээ шүү дээ. Wow, okay. Cool. Яагаад өөрийгөө хойшоо татна гэж угаасаа ингэ бодож үзье заа. Intuition гэж байдаг. 4 зоодыг сайн дөрүүлээ өөр intuitionтэй. 4 одоо махуудад гэсэн. Усны ордныхан болохоор emotion амар анзаардаг байхгүй юу? Газрын ордны болох бол айгүй rational байдлыг анзаардаг. Агаарын ордныхан болохоор айгүй logical intuitive байдаг байхгүй юу? Тийм болохоор агаарын ордныхан дийлэгдэх хуулчид ч юм уу premise-ууд ингэ байдаг. Тана fire sign-ууд байгаа штэ. Тэд нар чинь тэдний инtuition ялангуяа номын ор заа. Би яг энийг арслангийн ордоор тайлбарлаж ирсэн. Fire sign болохоор 3 өөр ингээд нэг энергитэй байдаг. Хоньны орд болохоор зөв гарнаачиг тесэрдэг байхгүй юу? Юм болгоно ингээд бүр очиг эхлүүлдэг те. Арслангийн орд болохоор ингээд нэг ой модон дунд байдаг түүдэг гал. Айгуу доктортой. Хэр баг юм гайхдгүй. Номын орд болохоор ингээд харахууд ингээд нэг байгаа галтай сум шиг байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг таад штэ тэ ингээд нэг хизээ хаана яаж битгий мэдэхгүй юм. Битүүрийн энэ ингээд нэг ерөөс би зүгээр энийг болно гэдгийг мэдчихээн. Би энийг зүгээр fucking болно гэдгийг мэдчихээн. Тиймээс би хөдөлж ийн гэдэг байхгүй юу. Хэрвээ чи штэ тэ хин нэгэнтэй ингээд нэг commitment үүсгэхээр ингээд нэг одоо мэдрэмж чинь чамд хэлсэн байгаа за энэ харилцаа fucking болно гэдэг би яг мэдчихээн гэдэг ч юм уу те. Let's go. Яагаад өөргөө ингээд хоошоо татна гэж тийм биз дээ. Тийм байна. Тиймээс айгүй гоё энерги, айгүй гоё үйл явдлууд, гоё нөхцөлөдлүүд, гоё ингээд нэг юмнууд ингээд нэг чам дээр гарч ирэх нь. Тиймээс ингээд орондоо сууж ингээд шүнжэнгээ ингээд амирал няг ингээд байж байгаа ч гэдэг. What the fuck bro?
гаралта тий гундалаах шиг ингээл тий гарч орж явшаа удалтаа гэдэг ч юм яг тиймэрхүү ингээ байх хэрэгтэй одоо байхгүй юу. Тэгээд тэргүүний хэл ингээд нэг хааны аяар доошоо байгаад л да. Тэгээ фул үзэр 3 саваатай доошоо заяа. Энэ 7 хоног угаасаа чи юу вэ? Бүх зүйлийг ингээд нэг тодорхой болгох 7 хоног байгаа байхгүй юу. Бүх зүйлийн яг ингээд нэг гаргалгааг болгох тий. Яг юу чамаа ингээ хоошоо татаад байдаг, юу чамаа ингээ амар confuse буюу эргэлзээнд ингээ оруулаад байдаг. Тэр болгоныг чи энэ 7 хоног шууд ингээ ойлгонгуудаа зөрөгтэй ингээ нэг явах ингээ 7 хоногийг гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд wow. That's unexpected. Let's go. Тиймээс ингээ нэг таад зөвлөгөө авч өгье заа. We want Yeah. Oba. Yep. That's what I thought. Тэргүүний элд 8 аяга 8 элд. Юу гэсэн үг вэ? Энэ 7 хоног өөрийгөө хоош татах хүмүүс нөхцөл байдлыг зүгээр зөрөгтэй хай. Чамаа хоошоо татаад байгаа хүмүүс, чамаа хоошоо татаад байгаа бодлоо, чамаа хоошоо татаад байгаа нөхцөл байдал, ажил, whatever the fucking case, relationship and whatever, who knows. Чамаа ингээд нэг ятрааж байгаа, чамаа ингээд нэг газар чи ингээд хүлж байгаа бүхий л зүйлүүдийг энэ 7 хоног зөрөгтэйгээр бүр ингээд таслаад, бүр зөрөгтөөр хаях ингээд хөтөр байгаа байхгүй юу. 8 аяг чинь шууд утгаараа муу. Өнгөрсөн орхи, би өнгөрсөнд юу ч хийж чадахгүй. Одооноос ингээ хавуулаад би амьдралаар нь тодорхойлоод урагшаа ингээд нэг алхаж чадна. Яад бол I got fucking тэргүүний хэлдэг байгаа байхгүй юу. Тэгээд beyond the logic буюу ингээд нэг одоо шилэл чи ингээд нэг ингэх байх цаа. Яана одоо гэхдээ энэ яг үндэ логикгүй л юм л да. Би одоо энийг ингээд нэг хокорс ингээд энэ үйлдэлийг хийлээ гэж бодоход логикийн хувьд энэ баг бүтггүй юм шүү гэдэг чинь өөрөө логикийг давцдаг байхгүй юу. Аха. Айнаараа шаахгүй хаа. Гэхдээ бас нэг мэдрэмж чинь болчих чинь болоо гэж хэлээд байгааз. Наа чи өндө чиний амьдрал хамгийн зөв зам байсан боо даахгүй. Энэ харилцаа, энэ ажил бүтггүй хаа. Гэхдээ ер нь бол болохчхийг бол хүсээд байгаа гэдэг нэг gut feeling чинь гарч ирж байгаа. Наа чи өндө чиний явах зам чинь байсан боо даахгүй. Тиймээс ингээд нэг би хизээ хаана яаж шийдэхээ мэдэхгүй. Гэхдээ би яг ийшээ явна гэдгийг бол мэдчихэд let's fucking go. Яагаад би хоошоо сууна гэж. Тиймээс ингээд нэг энэ 7 хоног чамд бол үнэхээр зүгээр суух цаг бол алга. Гарч орж явшаад. За тэгэхээр манай ажилчид ажиллаа л хийдэг материал ордныхаа мөнгө цуглуулаад хадгаламжаа харивжуулаад байж байна. За тэр яах вэ? Манай царайлгуудын ингээд энэ 7 хоногийн energy check-ийг хийж өгөө за. Where you at? Dan. За тэгэхээр анхаарна. 7-гийн заас хааны заас. Энэ 7 хоног яг үүндээ таадын хувьд бол байгаа одоо нэг ресурс потенциалаа тулхлан ашиглах 7 хоног байгаа байхгүй ялангуяа мөнгө санхуйд холбоотой. Надад ямар их мэдлэг байгаа лээ. Надад ямар хөрөнгөний боломжууд байгаа лээ. Надад ямар одоо хийгээд бүтээсэн ингээд нэг авианууд портфолионууд байгаа лээ. Эдрийгээ би ашиглаж ухаалan ингээд нэг шийдэл гаргах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яасан бэ гэвэл шүү дээ те. 8 саваа доошоо 5 доошоо байгаад байгаа байхгүй. Энэ 7 хоног чиний ингээд нэг хилцлөө, чиний ажлуу, чиний ингээд нэг хүлээлт үсгэсэн юмнууд дандаа ингээд хоошлсон 7 хоног болжлаа л да. Энээсээ болоо жоохон тодорхойгүй нөхцөл байдалд ороод жоохон ингээд стресс донд ингээд нэг унах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нэг боломж жоохон ингээд нэг хомсол байгаа л да чам дээр. Гэхдээ зүгээр заяа. Энэ 7 хоног угаасаа чиний ур чадрыг чинь 100% сорьсон 7 хоног байгаа байхгүй юу. Motherfucker үнэхээр ингээд нэг universe надтай ингээд нэг challenge өгч юм уу те. Окей. Би наадах чинь хүлээж авлаа. Let's go гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ 7 хоног чиний хувьд бол
Яг өөрийнх нь толгоондоо найдсан, өөрийнх нь ресурсдоо найдсан, өөрийнх нь боломжууд, потенциал өөрөө нэг 7 хоног байгаа байхгүй юу? Энэ 7 хоног чи хүмүүсийг хүлээгээд бол уусаа хүмүүс хөдөлгөхгүй нэ энэ 7 хоног чи ингэж байх, тэгчих байх гэдэг хүлээлтүүд чи бүгд нуурахаар байна. Тиймээс энэ 7 хоног болохоор чи өөрөө урагшаа тэмүүлээд гянгар байх ингээд 7 хоног ингээд байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ 7 хоног ялцчих ингээд нэг чиний хувьд болохоор нэг юу л юм л да. 9 саваа ингээд нэг гарч ирж байгаа нь айгүй ингээ хамгаалалттай 7 хоног болоод байгаа байхгүй өөрийгөө хамгаалсан. Of course яг ийм нөхцөлд угаасаа хамгаалах хэрэгтэй. Гэхдээ юм болгон дээр нэг юм ингээд нэг хамгаалттай ингээл чихээ ингээл бүгэлцэн ингээл би мэдчихээн гэж бас ингээд хит ингээд гиндагаад явах чинь өөрөө бас асуудалтай байдаг байхгүй. Тиймээс жоохон уяатан байвал яаж ин гэдэг ч юм уу тий. Тиймээс энэ 7 хоног бол 100% чамаас шалтгаалсан 7 хоног. Юунаас чам дээр ингээд нэг ойлгохтой мөчсөн үү за. Энэ 7 хоног угаасаа бүхэл юмнууд чинь хойшлол ингээл нэг гацах ч гэсэн. Гэхдээ эцэргээрээ энэ 7 хоног болохоор чиний хувьд бол хамгийн чухал өөрийгөө сорьсон 7 хоног болж байна. Linux-ийн operating system байдээ. Тэрийг зохиосон хүн ч болохоор танаа материал ордохгүй юу? Тэр хүний нэг амар хэлдэг гоё үг өгдөө шүү дээ. Би асуудал гарахад амар дуртай. Яагаад бол би энэ асуудлыг шийдсэний дараа илүү ухаантай болгох мэддэг гэдэг байхгүй юу? Ямээс асуудал руу 7 хоног болох нь гэхдээ та гэдэг улам бүр ухаантай хүчтэй хөөрхөн болох гэж ингээд бэлдсэн ингээд 7 хоног болоод байгаа байхгүй юу? Тэгээ та гэдэг амбицийг бас орсон 7 хоног болоод байна л та. Зөвлөгөө авч өгье. Босдоор л надад юм дөө. Баатрин саваад аашаа. Яап, ажиллаж болж гинөө. Та зүтгэж болж гин харилцаа, хосын харилцаа байна уу, найзын харилцаа байна, ажил мажил байна хамаагүй зөө. Та болгыг бүтээчээгээ зүтгэж болж гин. Юу ч буруу биш. Burnout болчихоо fuckers. Амрах үедээ сайн амрах хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэрэг таадад нэг юм хорц оршил байдаг бол заа. Зүгээр махраал ингээ ажиллаа л гэдэг тийм. Ядарсан чамаагүй ингээд нэг шүдээ зогоод ажиллаад байдаг юм хорц оршил байдаг бол наад зуршилчин энэ 7 хоног таад яг алах гэдэг байгаа байхгүй. Тиймээс таад яг гоо ингээ амраад сэтгэл санаагаа тайван болгож аваад тэгээд урагшилж ингээд сурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгжээч ингээд нэг хөдөлгөөнөө хийхгүй бол дандаа ингээд нэг бүтээмж юусаа таадаас гарч ирэхгүй байна. Тэгээд таад энэ 7 хоног жоохон өөрийнх нь хобби, өөрийнх нь нэг жоохон жаргалтай байдал руу жоохон анхаарал хангаж төлөвлөх хэрэгтэй л байна л да. Алийн болгон ингээд махархын өөрийнх нь дуртай юмнуудаа хийгээд өөрийнх нь ингээл дуртай газараа хоол идэл өөрийгөө жоохон хөгжөөгөөл те ингээд нэг бас нэг have fun жоохон light байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол яг энэ 7 хоног ялчгүй таад үед бол burn out ингээд болоод сэтгэл санаагаар амар унсан 7 хоног ингээд нэг болох гээд байна. Тиймээс наатхандаа жоохон боломжтой байх хэрэгтэй байхгүй. Окей. Stay cool. Тэгээ бодож үзье заа. Бодож үзье. Сүгчний жишээ байдаг те. Хоёр сүгчин байлаа. Нэг сүгчин нь болохоор модыг ингээл ажлын 8 цагтаа нүдээлээ. Нөгөө сүгчин нь болохоор ажлын 4 цаг л нүддэг. Үлддэг 4 цагтны үднээс зүгээр сүхээ ирэлцдэг байхгүй. Тэр хоёрын бүтээмж нь бүр яг адилхан. Гэхдээ стресс левел нь аль нь бага гэж 2 дугаар сүгчин байхгүй. Тэгээ нөгөө нэг стресс ингээ бага байгаад burnout ингээ бага байгаад тэгээ ажиллаа ингээ нэг амар гой зохицуулаад ингээ organize ингээ хийж чадсан тохиолдолд та хэдийн хувьд бол ингээ нэг universe-с ингээ өгсөн наад ингээ бүх юмуд чинь гацж байгаа өөртөө чинь ур чадварыг сорьсон сорилтонд ялж байгаа хамгийн том одоо нэг дүгнэлт ингээ болж байгаа шүү гэдгийг анзаарах хэрэгтэй. Нөл. Яа. За аль нь нуруу ингээ за. Манай хариг эргийнхаа за тавсан. Таад маань тэгээд царайлгаа игээл хөрхнээрээ сууж гэнэ үү? За тэгэхээр таадын хувьд бол энэ 7 хоног ямхуу энержи чектэй ямхуу 7 хоног болж ийнэ гэдгийг хэлүүлээ харцгаая. Where you at? Оо чөтгөр өдөр доош 7-гийн стар өдөр. За яарэ fuckers. Хэрвээ та хэдэн болооны амьдрал чинь жоохон фейлдсэн бол заяа.
Юки одоо чиний харьцаж исэн ингээ хүн чинь ч юм уу ингээл нэг чамаас өөр хүнтэй харьцаж исэн мэдэх ч юм уу эсвэл чи нэг араараа гусууснаа мэдсэн ингээд нэг байсан ч юм уу эсвэл чи хэзээ ч тэр хүний хувьд бол ингээд нэг номер 1 priority байгаагүй мэдсэн бол энэ 7 хоног гэхдээ яг та хэдийн хувьд бол яалчгүй сорилтын 7 хоног байгаа байхгүй юу? Оюун ухааны хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн 5 аяг 5 хилд байгаа байхгүй юу? Тэгээ энэ 7 хоног ялангуяас ингээ хил ам давуулсан fucking 7 хоног болол байна л та. Гэхдээ энэ зүгээр яагаад гэвэл та хэд дээр танай ордны өөртөө чи ингээд нөө мейжер хүзэр буюу стар хүзэр гарч ирсэн. Та хэд юу ч ингээд болж исэн бай хамаагүй нөгөө нэг юм бүтээх, гяндаах, урагшаа хөдлөх ихтгэл найдварыг ингээд нөгөө нэг олж авах хэвээр 7 хоног ч болсон байгаа байхгүй юу. Яг үүндээ таад ингээд энийг зүн совонгороо мэдэрч исэн байгаа даа л да. Зүн совонгороо хин намайг ингээд нөгөө нэг шаагаадаа хин ингээд надаа ингээд dishonest ингээд байсан хин угаасаа мэдрэл мотойсэн хин угаасаа ингээд нөгөө нэг над дээр ингээд нөгөө all in хийгээгүй байсан угаасаа амар сайн мэдсэн байгаа даа байхгүй юу. Тэгээс энэ 7 хоног жоохон эмо 7 хоног болох гээд байна. Бас ингээд жоохон ингээд нөгөө нэг хурц 7 хоног болох гээд байна. Гэхдээ at least чөтгөрөө зэр доошоо гэдэг нь штэ тий таад ингээд нөгөө нэг эдгээр одоо негатив мэдрэмжүүд сөрөг юмнуудад нэг амар хорогдохгүй байгаа байхгүй юу. Угаасаа ч ер нь таад ч нэг хорогддог юм дөө fuck. Тэ нэг сая хэвтэрчсэн надад хамаагүй юм шиг тий. Тэгэхээр энэ 7 хоног яалтчгүй аюу олон нууцуудыг аюу олон нөхцөл байдлуудыг одоо нээн илрүүлсэн ойлгосон 7 хоног болж гинэ гэдгийг таад ингээд нэг анзаарах хэрэгтэй. Миний хэлж байгаа ойлгож байна тий. За хэдүүл ер нь зөвлөгөөн дээр амар сайн ажиллая за. За зөвлөгөө үзэр суулсан. Яалтчгүй ингээд нөгөө нэг урт хугацааны харилцаа гэр бүл инээтрэ ялангуяа ажлын харилцаа дээр таад дээр ингээд нөгөө харилцаа гэдэг зүйлүүдээр бүр яалтчгүй амар том анхаарах ингээд нөгөө нэг 7 хоног ингээд нөгөө байна л да. Би яг юу хийвэл зүгээрээ би хинтээ ингээд яаж харьцуул ингээд зүгээрээ би яаж амьдрал ахуйгаа болгоод яаж ингээ урагшлал зүгээрээ тэгээд би ямар хуу үйл хийвэл би юмнууд дээр ингээ хорогдохгүйгээр өөрийнхөө эрх чөлөөтэй амьдралаар задгаа ингэж нөө явж чадах вэ гэдгийг амар ботсон 7 хоног болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дөрвийн зоосыг харж яана хэрвээ шлэтэ таад ингээ нөө нэг би ер нь одоо дутуу юм биш үү гэдэг чим эсвэл нөө нэг хэрвээ ингээд би ер нь юмыг дутуу ингээ орхитуулсан юм биш үү гэдэг бодлоо бол ерөөсөө таад юу ч дутуу орхитуулж бодоогүй байна. Таад бүгднийг яг байгаагаар нь зөв мэдэрсэн, зөв ойлгоцсон байсан байгаад л учир нь орчил байна л да. Тэгээд хамгийн чухал нь ингээд нэг таад дээр баатрын зоос гарч ирж байгаа. Хэдий нөхцөл байдал чинь бүр үнэхээр гацаан дунд орсон хөдөлж өгөхгүй, хийгээд байдаг үр дүн ерөөсөө ингээд нэг гарахгүй бүр нэг fucking ингээд нэг байгаад байгаа бол наа чи яг үндэ сайн идэх. Яг тэгвэл таад яг үндэ зөв замаараа явж байгаа байхгүй юу. Ер нь ямар нэгэн зүйл хурдан болж өнгөрөх үнэхээр хосолтой байдаг. Эсвэргээрээ удаан ч гэсэн сум хаа ингээ урагшлна гэдэг чинь амар чухал байхгүй юу. Таад ингээд нэг харилцаа чинь гацаанд орсон байж болж байна. Гэтэ удаан ч гэсэн прогресс гаргаад ингээд энэ харилцаагаа ингээд цацгаа болгоход бүтээж ивэл таадын ажил чинь үнэхээр гаццсан шинээр нөхцөл байдал боломжууд ингээд нэг хаалттай байсан ч гэсэн сонхоо урагшаа явж ивэл таад яг үндэ зөв замаараа явж шүү. Тиймээс ингээд битгий гутраараа гэсэн ойлголт байгаа байхгүй юу. Англиар угаасаа slow is faster буюу удаан илүү хурдан гэдэг үг байдаг байхгүй юу. Тэгэхээр таад бол яг үндэ прогресс гарч ирэхгүй байх гэж бодож иж магадгүй яг үндэ хамгийн их progression байсан байдаг байхгүй юу. Тиймээс битгий шаналаараа битгий ингэж нөгөө бууж өгөөрэй. Зүгээр keep the fucking going, okay? Зүгээр урагшаа. Үр дүн одоо гарахгүй байж болно зүгээр заяа. Маргааш гарахгүй байж болно зүгээр. Үр дүн хизээ гарах нь харагдахгүй байж болно зүгээр. Гэхдээ таадад өөрсдийн стар хүзэр чинь гарч ирсэн боيو. Итгэл найдар чинь таад дээр байсан байгаа байхгүй. Тиймээс зүгээр урагшаа алхаалаа. Гол нь битгий шанал. Шаналтайгаа нүр тулах хэрэгтэй байгаа байхгүй. Лоног. Окей. За хамгийн сүүлийн тэмээний ачаа хүнд
Манай загсны ордныхаа хаана юу гэдэг мэдхгүй ингээл явж байна. За тоолсон. Хөөхөс манай загсны ордныхаа. За загсны ордныхны energy check. Таад маань тэгээ хөрхнэгээл явж байна да. Тэгээд 12 ордны хамгийн feminine энергид орд гэж ярьдэн шүү дээ. Тэгээ no I don't chase I attract. За let's go. Яг ямар хөө энерги вэ гэдээ харцгаая л та. За тэгэхээр хэдүүлээ ухаандаа хид хідэн зүйл дээр айгуу сайн ажиллах шаардлага гарч ирж байна. Хэрвээ та өнгөрсөндөө амар хорогдож амьдарч байгаа одоо тэр үед тэгчгүй байв да тэр үед ингэчгүй байв да. Тэгээ өнгөрсөнд авч ирсэн шархууттай ингээд нэг одоо ингээд гинт ингээд нэг сэдрэл нэг жоохон гүнгэлэх гад архих гад ингээд байгаа бол наач өстө шаардлагагүй гэж гарч ирж шүү. Яа тэгвэл таад дээр стар хөзөр гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэж би таадаг ойлгох гэдэг бол угаасаа хэрвээ таадаас ингээд өнгөрсөн ингээд нэг дурсамжууд өнгөрсөн ингээд айдас өнгөрсөн мэдрэмж бүгд ингээд нэг гарч ирэл өнгөрснөө жоохон хорогдох гэдэг байвал наа чи сайн мэдэх. Яагаад гэвэл юунаас чамд чи хаана байснаас хань одоо хаашаа очих гэж байгаа мэд гэсэн ухаанаар ирдэг байхгүй юу? Бодож үзье. Хэрвээ чи өнгөрсөнд амар шалж исэн бол заа. Амар араараа шалгуулдаг ч юм яадаг ч юм аа те болж исэн бол заа. Хүний амьдрал ийм байдгийг шүү. Тиймээс чи дараа ч одоо илүү ухаалаг байх хэрэгтэй шүү гэдгийг сануулсан тохиогоор чиний дараачийн амьдралын чиглэлч өгөөд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи өнгөрсөн ингээл нөө relationship амар санаал ингээд битгэрээд ингээд байгаа бол за наач сайн тохио. Яад үл юунаас чамд дараачийн ингээд нөө нэг гарцыг чинь бэлгэлэх гээд байгаа байхгүй юу. Тиймээс яг ингээд нөө нэг шин юм руу эхлэхийн өмнөх одоо алхам буюу өөрийнх нь дотор юу болоод байсан, юу мэдрээд байсан, юун дээр шаналсан, юун дээр унсан, юун дээр ингээд нэг гутарсан гэдгээ мэдрээд тэгээ энийгээ засаад тэгээ шинэ ингээд нэг энергийг embrace хийх боломжийг олгож байгаа. Одоо жишээлбэл би кофе ууж байна. За энэ кофе болохоор таад өнгөрсөн байлаа гэж бодъё л доо. Тэгээ энэ кофен дээр нэмэх нь PV гэдэг үсэлтэй гизл лалар болно үстэй тийм яасан. Тэгээс ингээд энэ кофегоо ингээд нэг асгаад аягаа угаагаад PV хийх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа байхгүй юу. Тиймээс өнгөрснөө сайн мэдэрч энэ 7 хоног тэгээд энэ 7 хоног угаасаа ингээд таад удаа нэг хөдөлгөөн бол нэг алга жон гацаатай байна. Гэхдээ энэ 7 хоног бүгднийг сайхан мэдэрч тэгээд аягаа цэвэрлж ялангуяа энэ 7 хоног таад үед болохоор inner chakra, inner child гэдэртэг айгуу сайн нүр тулах ингээд 7 хоног болсон байгаа даа байхгүй. Тэгээд 7 чакра гэдэг та тий. Эдрийг буцаж ингэж нэг юм rebuild буюу барих шаардлага гарч ирж байгаа. Балансжуулах. Та ямар үед хамгийн хүчтэй байдгийг мэдгүй. Баланстай үед та хамгийн хүчтэй байдаг байхгүй юу? Юунд ч ингээ хорогдохоо болцсон. Бүх зүйлийг ингээ яг буддааш ингээ нэг тэг хүмүүс ирж илээдин, явж илээдин. Надаа хамаагүй. Би зөв байгаагаар нь мэдрээ. Тэнээсээ энэ үедээ та хамгийн хүчтэй байдаг байхгүй юу? Юмд хорогдохоо болцсон үедээ. Тэгээ би ингээ анзаарч ирсэн ба загсны ордны ялангуяа октоудаас заяа. Хүүгүүд нь болохоор яг хөө тэгэл нэг пи уугаад let's go ажиллаа инэтрэ жимд яваа гэж явтыг за. Гэтэ хүүгүүд нь бол дотроо л яг амар ингээл нэг юм мөрөөдөмтгий төсөөлөмтгий тий. Октод нь болохоор надаа яаж анзаарч ирсэн бол шууд дотроо ч гаднаа ч гэсэн ер нь л адилхан юм санагдаад тий. Гэтэ аль нь ямар үед хамгийн хүчтэй ухаалаг байдаг вэ гэвэл зүгээр inner peace олцсон үед байхгүй inner peace. Namaste гэж. Тэгээ угаасаа та энэ нүдийг харах юм бол ингээд нэг юм юу хүсэж байгаа юм бэ? Юу бодоод байгаа юм бэ? Мэддэгдүү нэг том нүдтэй тий. Дотроо л амар гоё янз юм төсөөлсөн байдаг. Тэгээс надад хамгийн psycho загсны ордын санагдаад байдаг шүү. Хамгийн cute юм шиг мөртлөө яг үндэ дотор хамгийн Jeffrey Dahmer шиг бодолтой гэж. Зөв магтангаа зөв roast хийгээд байдаг наас. Зүгээр хөөрхөн шүү. Өөсөө таад миний YouTube-ыг үзээр байгаа сурсан байлгүй дээ. Тэгээ магтангаа дадаа roast хийдгийг гэж. Гэнэ шат зан юм үү дээ. За царайлгуудад зөвлөгөөг авч игээ заяа. Hermit. 7-гийн сар 2 яг. За энэ 7 хоног хүн амьтантай тус тас болохоос хизээч битгий айгаарай. Хизээч битгий.
Энэ 7 хоног хүссэн үсээгүй юу байх нэ? Хүүхэдтэй жоохон үйл ойлголцох нь энэ 7 хоног яалчгүй бас ингээ амар эмо байх нь. Тэгээ ялангуяа сарны өдөр гарч ирж байна гэдэг нь шүү дээ те. Хон тэргүүний зоосон гэдэг давхар ингээ авчихсан. За бодож үзье. Энэ 7 хоног амар бүрх 7 хоног байна заа. Тэгээ энэ 7 хоногийн энергийн та хэдийн челленж нь юу гэсэн үг вэ? Та хэдийн зүн совингоо ашиглахыг уриалсан челленж байсан байгаа байхгүй юу? Энэ 7 хоног бүх юм ингээд нүүрэн дээр чинь ингээд нурж байгаа, бүх юм гатж байгаа, бүх юм ингээд нөгөө худлаач юм шиг, бүх юм ингээд нөгөө жижиг юм шиг ингээд нөгөө мэдрэмж төрөн зөө. Гэхдээ ингээд энэ харанхуугаас таад ингээд боломж олж харах ингээд нөгөө нэг челленж байсан байхгүй юу? Зүн совин ямар үед хамгийн өвчтэй ажиллахыг ингээд нөгөө нэг шаардтай. Эргэлзээтэй гацаатай үед та зүн совингоо ухаалгаар ашиглаж чаднаа гэдэг нь өөрөө таадын зүн совин төдий хэмжээний өндөр левел дээр байгааг бэлтгэдэг байхгүй юу? Тиймээс яах нь та хэд маань энэ 7 хоног хизээч битгий хоошоо суугаарай. Хизээч тий хин нэгэнтэй ингээд тустаас болохоос битгий айгаарай. Зоригтой байгаарай. Зүн совиндоо найдаад яг миний зүн совин яг ийшээ явах юм байна. Би энийг хийх юм байна. Би ийшээ очих юм байна. Би энэ хүнтэй ингэж харилцах юм байна. Энэ хүн надад таалагдахгүй. Тэгвэл би энэ хүнээс сэвтэйхэн холох юм байна. Энэ хүн надад таалагдж байна. Let's go би чамтай найзлаа гэдэг ч юм уу яг өөрийнх нь дотоод ингээд нэг хүүхдтэйгээ дотоод ингээд инер ингээд зүн совингоос сонсох шаардлага гарч ирсэн байхгүй. Энийг хамгийн сайн сонсдог ганц point нь яадаг гэж таад ямар нэгэн хортгоо болсон inner peace олцсон үед зүс өмж амар сайн ажиллахгүй. Тиймээс таад би юу зөвлөхөөл хипноз зөвлөе, бяцлал зөвлөе, гой байгаль гарахыг зөвлөе. Гой те нэг өөрийгөө хөгж өгөөд нэг хөөрхнөөхийг зөвлөе доо. Тэгээд энэ 7 хоногт амжилт хүсье. Тэгээд cheers my niggas.